За сайн байцгаана уу Step Pro. Би Step Pro юм ааш. За сайн байцгаана уу? Өнөөдрийн quiz маань юу юм бэ? За өнөөдрийн бичлэг маань юу юм бэ гэхээр нэг юм амьтдыг ингээд нэгийн эсрэг нэг гэж ингэж харьцуулдаг тийм ээ. Энийг одоо яаж сонгож болно? Магадгүй чи амтан сайн мэддэг бол. За энэ бол энийг хаална. Энэ бол ийм хазалтай хэмжээтэй. Энэ бол энийг нугах юм байна гэж болно. За энэ хурдан хөдөлгөөнтэй ангийн инстинкт энэ төр ч юм уу тийм ээ. Тэгэхээр би энэ амьтдад яагаад дуртай вэ? Тэгэхээр энэ хоёр амьтны энд нь би илүү дуртай байхаа гэснээр л явъя л та. Тэгэхээр 32 амьтан байгаа юм байна. Тэгэхээр энэ 32 ямар амьтан гарч ирэх юм мэдэхгүй байна. Энэ амьтдын аль нь миний бодлоор хамгийн гоё амьтан бэ гэд. Та нар бас өөрсдийнхөө бодлыг хэлээрэй. Бас яагаад гэдгээ. Энэхүү бичлэгийг ивент тэгж байгаа CS:GO Skins-тэй баярлалаа. CS:GO Skins нь ямар сайт юм бэ гэхээр Case Battle найзуудтайгаа юм уу гадаад төвлөрөх. За эсвэл бүр боттой бааталтаж хийж болно. Хоцсон бүгдийг авна. Exchanger хэсэг. За энэ дээр та нар хүссэн скинийг оруулаад солиод авах боломжтой. Үнд үүсгүүс өөр скинээр. За мөн апгрейд байгаа. Апгрейд нь болохоор өөрт унгасан байгаа скинийг дэшегээ дэнчин тавьж агаад илүү өндөр үнэтэй скинээр сольж авах боломжтой байгаа. За мөн төгөөс гэсэн промо кодыг ашиглах юм бол 50 цент үнэгүй авах ба 10% бонус депозитыг авах боломжтой. За мөн gift зарлагдана миний зүгээс. За миний зүгээс зарлагдаж байгаа gift дээр хамгийн багадаа хэдэн доллараар цэнэглэж оролцох боломжтой юм бэ гэдгийг нэрийг харж угаад тэр үнийн дүнтэй цэнэглэлтийг хийснээр автоматар гифтэд оролцох боломжтой. За тэгээд бичлэг болгон стримүүдээ цаг тухайд нь алдалгүй үзээрэй. За энэ дундаас энэ хоёроос болохоор би сонгоход амар хэцүү байна. Яагаад гэхээр цөөвөр чон тийм өвөрмөц биеийн хэлбэртэй тийм ээ. Өндөр цээжтэй. Тэгээд нэг жоохон байхасаа бас телевиз хүүхэлдэйн кинон дээрс хардсан тийм ээ. Бас од амттай шүү дээ. Симба яхаа Муфасаг ногсон болохоор бас жоохон дургүй. Grizzly баавга гаднаас нэг юм амар даруухан төлөв гоё харагддаг. Тэгээ мэдээж Grizzly-г яадаг юм гэж байгаа аимшигтай хүчтэй. Тэгээд хазалт мазалт энэ төр бол амар. Гэтэ хамгийн гол нь нэг харагдах байдлаар илүү сүртэй юм гоё юмтай. Яг уу зан аашны хувьд бол цөөвөр чон надтай жоохон тийм төстэй тийм хүн шолоо энийг гэдэг ч юм уу тийм ээ. Эсвэл энэ бүр илүү жоохон тийм төстэй юм шиг юм. Даруу төлөвтэй над шиг. Яг би баагаыг сонголоо. Нөгөөх нь бас л гоё л доо. Тах анти-итер гэнэ үү? Ерөөсөө нэрнээсээ л хогийн харагдаж штэ тийм үстэй. Юу унжсан юм бэ те? Тах бол гоё юмтай. Монгол хүн чинь тэгээд мэдээж морин дуртай. Энэ чихэндхтэй юу юм бэ? За, Hippo, Black Panther. Юу асуугаад байгаа юм бэ те? Wakanda Forever үстэй. За мэдээж бүргэд. За тэгээд Python гэнэ үү? Авраг могоо юм бах та. Python гэдэг. Би ерөөсөө ийм хүүтэн цустай төрлийн амьтдаас жоохон жирэхдэг. Бүргэд бол харин өстой гоё амьттай шүү дээ. Тийм ээ? Anaconda гэж юм байдаг юм уу? Үгүй шүү. Миний мэдх Anaconda бол шал өөр кинон дээр гардаг байсан тийм ээ? Бар. Би ч одоо гэртээ хоёр мууртай шүү дээ. Муурын төрлийн амьтдад бас нэлээд дуртай. Овчарк хандгаа хоёр. Овчарк ч одоо Jerry тийм ээ. Би ч өөрөө бас нохойд дуртай. Та нар мэдчихлээ баг. Би одоо гэртээ 3 нохойд өгөн шүү дээ. Bishon, Doberman, тэгээд Cane Corso. Өнөөдөр хүртэл би гэхдээ Doberman юутай овчарктай байж үзээгүй. Гэтэ жоохон байхасаа кино минон дээр гардаг нохойд 4 тангч магч ингээ кинонуудыг хальт ингээл хараад тэгээ сургуультай нохойтой кинонуудыг үзэж үзээл. Энэ дээрээс Овчарк гэдэг амьтан миний сонирхлыг амар их татдаг байсан. Гэхдээ Овчарктай болж үзээгүй. За хандгаа бол сүртэй амьтан бүр амар том бие мийтэй тийм ээ. За тэгээд Монгол аж ахуйтай ч гэсэн холбоотой юм л ш төвсгөл тийм ээ. Хандгаа юм байна да. Хандгаа ер нь илүү гоё баг. Хэрс юм уу да. За тэгээд бух гэж байна. Хэрс гоё амьтан тий. Гэтэ яах вэ зүгээр би бас хэрсийг ам дээр нь харуул. Надад таалагдахгүй байж магадгүй нэг юм нойрмог царамэртэй юм биш ч одоо юу юм бэ?
Бух бол яалч хөсвөртэй юм та. Тэгээ би нөгөө нэг Спан Матадор бухын тулаан гэдэг имийг бас хаяа нэг үзэх дуртай. Бухыг сонгоно. Ястмэлхи. Муур гинэ. За муурыг бол сонгоно. Ястмэлхи ч бас эвгүй юм байл шүү дээ. Тэгээд нөгөө нэг юм өгцөн зулцсан мулцгаа идчихдэг юм тэр тийм ээ. Амьдчлөө амьдаар нь идчихдэг үлээ. Нэг тийм сонсч байсан би сайн мэдэхгүй. Зараа тэгдэг үлээ. Зараа тэгдэг гэсэн шүү дээ. Муур бол яг тэгээд нэг юм өгцөн зулцсан мулцгаа тиймэрхүү юмнуудаа идчихдэг гэж сонсч байсан. Гэхдээ би тийм бол амьдралдаа харж байгаа. Тэгээд энэ муур чинь бас айгүй гой муур байна шүү дээ тийм ээ. Муур гэхдээ гэрт байж хахад гэрийн энерги нэрхт айгүй гой нөлөөтэй. Тэгээд ингээл тэрвэр сууж мунж хахад амар гоё инхри зөөлөх амт шүү дээ. Ястмэлхи бол яг хэвтэй тэгээд угаасаа 150-аас хэм чи надаас хойш нэгэн сонгоч болволгүй. Муур. Зэрлэг хөөрхөн хоёр амтаа гараад ирлээ та. Пингвин. Амьдаар нь харж байгаагүй. Гэхдээ харсан үдсэн юм болгон дээр пингвин бүр амар хөөрхөн харагддаг. Тэгээ Монгол ахуйд ч гэсэн ойролцоо тийм ээ. Цас орсон үед пингвин алхаараа гэдэг улс төрөөс нүрэлцээ өвлөд өгчдөг. За энэ панда. Панда бол яг хэвтэй толбон байхгүй бол сонь зэрэг тамтан билээ шүү дээ. Spotless panda гэд хайгаад үзээрэй. Энэ хажууд дээр зураг нь одоо ингэсгээ гараад ирэх хөө. Панда биш ээ, пингвин. Үнэг. Би ер нь залтай юмнууд амар дурггүй. Үнэг бол амар залтай. Энд ч харин сайн хавтан шүү дээ, тийм ээ. Zootopia. За матар ирвс. Юу гэх юм бэ нэ ч. Энэ чинь Монгол нэрээр юу гэдэг вүлээ? Шилүүс үлээ. Муурын төрлийн амьтан байна. Гэхдээ энэ надад их сонио харагдаад байт юм аа. Матар бол бас л гоё амьтан шүү дээ, тийм ээ. Гэхдээ би хүүтэн цустай амьтан жоохон тааг банддаг гэдгийг хэлсэн. Яг энэ одоо ингээд нийтээр нь харахад бол нэг үнэтэй амьтан л байна л та, тийм ээ. Арьс. За бололтоо. Орангутан, леон. Энэ хоёрыг харьцуулж болохгүй шүү дээ, тийм үстэй. Орангутан шүү дээ. Шахах. Арслан чин гоёо. Симба. За туйлын бавгай. Буг. За энэ дээрээс бол би өстө яалчгүй туйлын бавгайг сонгоно. Элдв гоё ил чимэглэггүй тийм ээ. Ингээд нүд мүдээ тойруулж конторч монторч тэндэж барайггүй тэр одоо панда шиг биш. Будг нь арилсан ч яг л нэг хിവэрээ явж идэг. Туйлын бавгай бас колон дуртай ч хэлэхүү тийм ээ. Жохон байхас колоны реклам айгүй их үздэг байсан гэл. Ер нь гэхдээ туйлын бавгай их гоё амтаа. Горилла, цагаан бар. Би уг нь муурын төрлийн амьтанд аймаг дуртай. Энэ тохиолдолд бол эргэлзчихлээ. Горилла. Цагаан өнгөтэй бар байх ч бас их цөөхөн шүү, тийм ээ. Байдаг л та угаасаа. Сибир интернет бас байдаг гэсэн. За горилла. Кенгуру. Би бодоод байдаг юм аа. Кенгуру нэг л хөөрхөн амтан те. Тэр зодолдох гээд босоод ирдсэн байгаа юм тэр аа. Энэ бол яг хэвт. Тэгээ ингээд үргэлж хүүхдээ бас ингэж авч явж байдаг. Их гоё. Кенгуру. За тэгээд гризли бавгай тах 2 гинэ. За эндээс бол мэдээж юу гризли. За бүргэд Black Panther 2. Хар ирвс. За арслан хандгаа 2 дээрээс мэдээж арслан сонгоно. Юу арслан гин барыг сонгоно. За эндээс бол би яалч юм уурыг сонгоно шүү. Эний ч бас хүмүүс гэртээ тэжээд юм байл л шүү дээ. Тэгэхээр гэдэг ба шүү дээ.
Энийг би одоо санамсаргүй сонгоцсон шүү дээ. Энийн оронд адуу байх байлаа. Арслан цагаан юу туйлын бавга хоёр мэдээж арслан. Кенгуру. Яа, ямар амар харьцуулт вэ? За энэ хоёр. Би одоо дахиад муур нэмж авах гэдэг юм бах та. Муур нь гоё харагдаад байна. За. Ер нь явандаа Симба гарч ирэх нь тодорхой юм шүү дээ. Яа, энэ хар ирвсээ гэхдээ хүмүүс гэртээ тэжээжсэн. Амар гоё харагдсан юм билээ шүү дээ. Арслан байлгүй яах вэ? Яа. Яг л муурын төрлийн амьд үлдэж шүү. Би ч муурын төрлийн амьтанд дуртай юм. Хар ирвс. За, хаатай ёстой уучлаар. За тэгээд эцсийн дүнд Black Panther саяны гарч ирсэн 32 төрлийн амьтан дундаас хамгийн гоё амьт юм аа. Угаасаа санал нийлэн үзтээ юм ч гэсэн сүртэй гоё амьт шүү дээ.